хүүгээ бодоогүй өдөр гэж байгаа. Уйлаагүй өдөр гэж байгаа. Хямраагүй өдөр гэж байгаа. Ханилаа албаа. Хамгийн том зовлон гэдгийг л одоо ясма хараа би мэдэрч байна. Одоогоос жил гарны өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжин гарын уулзуур дээр томог хэмжээний осол гарсан. За энэ иргээг бол Дүнжин гарын иргэ гэж олон нийт ярьж байгаа. За энэ бол зөвхөн орон сууц шатсан юм хэрэг биш. Энийний цаана 7 хүний алтай ам өргөцсөн. Олон амьдын ахцал үүссэн юм хэрэг баг. Тэгээд Эглэлиз бол энэ хэрэг гарснаас хойш үйл явдлууд дээр очиж сурвалжлага хийж байгаа. Тохирогчтой уулзж байгаа. Энэ хэрэг хэрхэн яаж өрнөж байгаа тухай энэ явцын талаар сурвалжлага хийгээд явж байгаа. Тэгээд энэ бидний хийж байгаа нэвтрүүлэг бол шүүх хурлаас арай өмнө гарч таарч байна. Тусгай сурвалжлагын энэ удаагийн дугаар бол энэ 7 аймыг яах вэ? Энэ хүмүүсийн охирлыг яах вэ? Энэ тал руу чиглэсэн ийм нэвтрүүлэг болсон. Нэвтрүүлгээ хүлээж авч үзсэн. 2024 оны 1-р сарын 23-наас 24-нд шилжих шөнө. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжин гарын худалдааны төвийн баруун урд байрлах 4 замын уулзуур шөнийн тэг 1 цаг болж байлаа. Дашванжил компани эзэмшил өмчлөлд бүртгэлтэй тээврийн ихсэл замын хөдөлгөөнд оролцож явахдаа Батлан хамгаалах яамны нэрээр бүртгэлтэй тээврийн ихсэлтэд мөргөлдөж зам тээврийн осол гарган улмаар их хэмжээний газ алдсан. Норд Бенз загварын 2167 УЕВ улсын дугаартай чирэгчээ тээврийн ихслийг 1963 он төрсөн өдгөө 62 настай Цоохор овогт Чулуунбаатарын Ринчэнд орж барьж явсан юм а. Түүний 3689 ТЧ улсын дугаартай чиргүүлийн хий хадгалах даралтад савнд 60 тонн биш харин 15.7 тонн шингэрүүлсэн хий шахаатай байлаа. Ринчэнд орж жолоочоор 1984-өөс 1990 онд автотээврийн удирдах газар, 2004-өөс 2008 онд МТТ тээвэр зуучин газар, 2008-аас 2019 онд Солото тээвэр зуучин газар, 2019 оноос одоо хүртэл Дашванжил компанид ажиллаж BCDE ангиллын жолооны эрхтэй, аюултай ачаа, авар эрхтэй, ууртай хүнд ачаа тээврийн мэрэгсэн жолоочин үнэмлэхтэй, харин Батлан хамгаалах яамны нэр дээрх Nissan Patrol Y62 загварын 1469 УН улсын дугаартай тээврийн эслийг тухайн үед яамны барилга захиалагчийн албаны захирлаар ажиллаж байсан Зээрүүд овогт Эрдэнэгийн Мөнх наран барьж явсан. Төрийн машины хувьдаа унсан зөрчлөөр нь Батлан хамгаалах яам Мөнх наранд сахилгын хариуцлага тооцсон. Гэхдээ хэрэг бүртгэлтэй мөрдөн байцаалтын шатанд патрулын жолооч Мөнх наранд буруутай үйлдэл тогтоогдоогүй. Олон нийтэд цацагдсан ганц бичлэгээр үйл явдлыг бүрэн тогтоогдоогүйг прокурорын байгууллага баталсан юм а. За яг осолтой холбоотой буюу техникийн шинжээчин 5 шинжээчин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. За эдгээр энэ хавц сэрэг цугларсан шинжээчин дүгнэлтүүд за бусад нутаг баримтуудад тулгуурлаад яг энэ осол гарахад патрул маркийн автомашины жолоочийн буруутай үйл ажиллагаа байхгүй байна. За бид Дүнжин гарын уулзуур дээр энэ одоогоос жилийн өмнө ослуулсан. Осол болоод тээврийн хэрэгслээс газ алдагдсанаас хойш дэлбэрэх хүртэл нийтдээ 5 минутын хугацаа байсан. За энэ 5 минутын хугацаанд энэ тээврийн хэрэгслийг жолоож ирсэн Эрдэнэчэнд орж байгаа хаашаашаа 100 м-ийн зайд ослын гурвалжин тавиад энэ замууд руу энэ замаар автомашин орж ирэхээс сэргийлэх үүрэгтэйсэн. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийг аюулаас сэргийлэх ёстой байсан. За энэ үүргээ компани нэрвээ хаабын сургалт явуулдаг бол энэ үнэ өглөө ойлгохын тэр сэрэмжлүүлэг тэр мэдээлэл сургалтаа хийдэг бол энэ хүн мэдчих хэрэгтэй байсан. За машинда ганцаараа явжсэн кабинда. Тэгэхээр 5 минутын хугацаанд энэ хүн юу хийсэн бэ гэхээр ажлынхаа баазын дарга мэгмэр сүрэн рүү уцаар ирсэн. За улмаар зам хөндлөн гараад Их Монгол төв рүү орж хоригдсон. За энэ бичлэг бол камерт үлдсэн. Та хаашаа явж ирсэн? Хаанаас газа түгээж явж ирсэн юм тий? Юу зам уу? Замын өвд рүү аль хаанаас явж байгаа? Дашванжил юм.
Дэлбэрэлтийн улмаас гудамжинд хамтдаа алхаж явсан Садан төрлийн холбоотой 52 настай Төмөрбаатарын Эрдэнэбаатар, 54 настай Арцдын Батбаатар нар амиа алдсан. Хоёулаа хүнээ маамын хөрөлдөлний шүний доо хилээ яга мосно арахан хэмана одооны дараагаа мөн 3468 уу энэ им улсын дугаартай Toyota Allion маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Батсүрэнгийн Сүхбаат 4453 УБ-р улсын дугаартай Toyota Crown маркийн автомашин жолоодож явсан 18 настай Сэргэлэнбаатар галын дуудлагаар дөнгөж ирсэн Баянзүрх дүүргийн онцгой байдлыг хилцэн гал унтраах 63 дугаар анги аль пагчд болох ахлагч Амгалан-Баяр, ахлагч Бар Сүрэн, ахлагч Төвшин Түр нар дэлбэрэлтэн дүртэж амь насаараа хохирсон юм а. Бид амь хохирсон 7 хүний ар гэрийнхний утсыг олж холбогдсон. Хоёрын ар гэрийнхэн бидэнтэй уулзаж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Хүүгээ алдсан ээж, ханиа алдсан эхнэрийн нулимс хатаагүй байна. Талигаач Сүхбаатынх 3 хүүхэдтэй. Өнчирч үлдсэн хүүхдүүд нь өнөөдөр 8, 13, 19 настай. Хоромхон зуурын дэлбэрэлт Батчимэг бүсгийн 9-р ангиас үргэсэн 20 жилийн ханыг нь авч одсон. Хариуцлагагүй хүмүүсийн үйлдэл энэ айлын амьдралыг орвонгоор нэрвүүлжээ. Тэр ингээд туслахаараа одоо жил гаруй болчихлоо тийм. Тэгээд амьдрал ажиндэл тэр ямар өөрчлөлтүүд гарч байна. Гэр бүлийн халуунд бол уур амьсгал гэдэг юм манай төрсөн байх байлцсан. Аав ээж байдгүй та. Баггүй шүү дээ. Тухайн хэрэг гардаг шөнө бол танаа тээврийн хэрэгсэлд явж ирсэн баха тийм манай хүн болохоор нөгөө цэм баазда манай. Тэгээ нэг машин маань жолоочгүй болчиход үүрээ явжсан байхгүй. Тэгэл гэртээр нэг цаан хүнд идчихэл гэрээс гарч явал ерөөсөөр 10 минутын дараа л тийм болсон. Тэгээд тухайд би тэгтээ тухайд яг нөхрөөгөө энэ дотор шатж байгаа тэл гэж би амар хайж. Маань нөхөр 16 хоног амьдэрсэн. Эхний 4 хоног бол ухаантай байсан. Тэгээд нөгөө нэг айгүй олон талбай буюу арьсныхаа 80-аас 85-аас 90% алдсан байсан байхгүй. Тэгээд угаасаа найдваргүй гэл тэгэл нараа тагийн хүндрэлүүдөөсөл тэгэл яг битүүнд нас орсон. Тэгээд тухайн үед болохоор би ажилгүйсэн байхгүй. Тий. Эрүүл мэндийн шилтгаантай ажилласаа гарч байсан. Ер нь манай амьдралыг маань нөхөр авч явдаг байсан. Тэгээ би бол угаасаа хэмжиж байсан. Хэмжийн цалин тийм анхaalтай биш шүү. Амьдралд хүрэлцдэг. Тэгээ нөхөр маань ер нь манай амьдралыг залгуулдаг. Гол тийжэгч гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тийм хүн байсан баг. Тэгэхээр амьдралынхаа хувьд одоо тийжэгч алдсан гэр бүл ямар ах вэ тий. Тэгвэл одоо нөгөө нэг ер нь тэгэл нас орсноос нь хойш айгүй олон асуудлууд үүсэж байгаа байхгүй. Жишээ нь манайх ипотекийн зээлтэй байртай. Дээрс нь янз янзын нөгөө бизнесийн зээл гэл бас ингээд нөгөө ямар нэг ажил хийж л байгаа юм чинь янз янзын проблемд айгүйх байсан. Тэгэл яг нөхөр ингээд нас орсны дараа л үнэхээр одоо ингээд нэг амьд тусан асуудлуудыг хоолой дээр тулаад ирж байгаа байхгүй. Одоо энэ яаж жоох юм тэр одоо зээл юм одоо зохицуулж байна. Зарим зээлийн бол зогсооцсон байгаа. Тий. Одоо энэ чинь нөгөө нэг нас орсноос хойш 1 жилийн дотор 1 жилийн дараа үерх гэдэг юм өсдөг учраас тэгээд мэдээж нөгөө өв ах юм бол бас үнсэн өрийг бас авах хэрэгтэй гэдэг юм шүү дээ тийм. Тэгээд ер нь бол одоо яг л нөгөө жилийнх нь болж байгаа учраас тэр болгоо ер нь бол хаажилцсан тэгэл хүлээгдэл тэгэл байж. Яг бидний нас нь бол үнээр ханирлаа гэдэг. Тэ хамгийн том зовлон гэдгийг л одоо ясмахаараа би мэдэрч байна. Сэтгэл зүйн хувьд л манайх үнэхээр хэцүү л. Тэгэл хүмүүс надад дөнгөж 19 тэр. Ингээл 1 жилийн дотор цав устаалц нойргуудалтай. Төрүүлж үсгсэн үрээ бусдын буруугаас алдсан ээж сүм хийд бараадан сэтгэлийн зовлонгоо нэмгэлхийг оролдоно. 18 настай Сэргэлэнбаатар тэр орой ахта туслахаар явж байгаа дэлбэрэлтэнд өртсөн. Хүү удмаа дагаж том машины жолоо мушгиж аавхаан ажилд туслана гэдэг байжээ. Би өнөөдөр бүтэн жилийн туршил өнгөрөх надад би хүүгээ бодоогүй өдөр гэж байхгүй. Уйлаагүй өдөр гэж байхгүй. Хямраагүй өдөр гэж байхгүй. Одоо ч гэсэндээ ингээл энэ тэнд ингээл явж хаад хүүгээ ингээл
Ингээл харахад нэг адилхан хүн явж байгаа чинь тий. Тэгэл заримдаа нэрэ бурхан хүртэл гомдох юм биш. Жоохон ч гэсэн амьдруулчихгүй тий. Ядаж ингээд нэг ихтер аваад нэг найз охинтой болгоод тэний тиймэрхүү нэг жаргал зовлон би бас нэг мэдрүүлээд тий нэг хүний чинь бас нэг тэгж болно үсттэй. Тэгээд бурхан яагаад ингэж муу хатуу онддаг юм болоо гэдэг бодол байгаад байгаа байхгүй. Яг нэг гэрээс дуудагдаад эмнэлэг дээр очиход миний хүн яг боолтонд ороо гарч ирчихсэн байхгүй. Тэгээд эмч намайг ихчээ таараас дагаад ороорой гэд тэгэхэд миний хүн сэрэмс. Тэгээд ээжээ та 50 багаарэ. Эмчээ намайг унтуулаад өгөө. Тэгэл эмчт тэгээ ямар нэг хурд арга хэмжээг аав юм юу. Тэ амар өвдөж байгаа шүү дээ. Би энэ тэр чигээр битүү болдод. Тэгээ тэр хэлсэн хоёр үг л хамгийн сүүлийн л үг. Нөхөө хонхныхаа баярыг хийгээд 2023 оны төгсгөж гэж байгаад сургуулийнхаа ингээд ямар хөөрхөн нүдэрээ инээсэн миний үуч нэг ийм хөөрхөн залуу байлаа. Миний хүүг өнөөдөр энд байсан ламанд ижил 60 насыг хүрэх байсан байна. Энэ бол цэвэр зүгээр гай байлаа гэж хэлсэн ш талтан сан дээр нь. Тэгэхэд өнөөдөр би хүүхдээ оршуулаад сууж явах байсан юм уу? Тэ. Миний би хүүгээ 60 нас хүрэж байхад би хэдтэй авах байсан. Тэгэхэд миний хүү миний ажил явдлыг хийгээд ээж маань сайхан наслаа да. Ээж манастаа бид нартайгаа сайхан байлаа да гэд сууж явах байсан хүүгээ өнөөдөр би ийм жоохон наалдчихад хүүдэд зориулаад ингээд сууж гэдэг бол ямар амар байх вэ тийм ээ? Нийслэлийн прокурорын газрынхан Дашванжил компани захирал Намсран Баатар Жавыг ялагдагчаар татсан. 2024 оны 7 сарын 8 сарын өмнө гэсэн. Яагаад энэ үнийг ялагдагчаар татваа гэж? Тухайн Дашванжил хэрэг компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбогдлолтой юм бас гарсан байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрч эдгээр улсуудыг эргүү эргүүлсгэж ялгачаа татах юм шиг тэр прокуроос гаргаад ингээ хэргийн шүүгшилжсэн байна. За энэ Дашванжил ХХК-д бол одоо өмнө нь л одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр одоо сүүлийн 5 жил үл хэн шалгалт ороогүй байсан гэсэн ийм мэдээллийг өгсөн байгаа. За Дашванжил ХХК-гийн хувьд бол энэ байгууллага дээр бас хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэхийн тухай хууль дүрм журам зөрчсөн бас баггүй зөрчлүүд гарсан. За тухайлбал энэ одоо 518 ажилтнтай энэ томоохон компани нь одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц тогтолцоо энэ ажилтангүй байна гэсэн ийм зөрчил илэрсэн. За хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн тухай хуулиар бол эрсдэл өндөртэй салбарт бол хүний тооноос хамаарахгүй заавал одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан байх ёстой гэсэн ийм зохицуулалт байдаг. За энэхүү бас зөвлөл заалтыг бол зөрчил илэрсэн. За энэ одоо ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй ийм зөрчил илэрлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зааварчилгаагаа өгсөн юм уу гүм үү? Та бол аюултай ажиллагаа тээвэрлж яваа учраас ийм дүрм журам заасны дагуу хөдөлгөөнд ингэж оролцсон. Хэрвээ аюултай нөхцөл байдал учирсан тохиолдолд ийм зохисны албамжийг авна шүү. Гэдэг байдлаар нөгөө хоролтоо хамааралтай ажлуудаа хийсэн бол хэрвээ хийгээгүй бол энэ нөгөө шалтгаан толгой болчиход байгаа юм гэсэн. Ингээд Дашванжил компани захирал болоод жолооч нарт эрүүгийн хуулийн 10-ын 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохирох, 11-ийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах, 11-ийн 5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэсэн 3 зүйл ангиар яллах дүгнэлт үлдэж хэргийг шүүхэж шилжүүлсэн. Мөн Дашванжил компаниг иргэний хариуцагчаар тогтоосон юм а. Дэлбэрэлтийн улмаас 7 хүний амир үлдснээс гадна TIG-226 УН улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн автомашинтай явж байсан Ариун Баатар Даштава, Гал Бадрал, Дүл Бадрал нар мөн 6673 УБТ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашин жолоодож явсан Гамболд нар түлэгдэж эрүүл мэндэд нь хүнд зэргийн хохирол учирсан.
7271 УБО улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэсэлдээ зорчиж байсан Эрдэнэбаяр түлэгдэж эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан. Мөн 3 иргэн түлэгдэлтэй хөнгөн зэргийн гэмтэл 35 иргэн угааранхийн улмаас хөнгөн зэргийн хордлогын шинжтэй эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Үүнээс гадна 4 барилга байгууламжийн хийц бүтээц 34 тээврийн хэсэл давхарсан тоогоор 265 иргэн 37 байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байдлаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны 207 дугаар байрны ажиглалтын төлөв байдлын тухай дүгнэлтээр уг байрыг дахин ашиглах боломжгүй талаар дүгнэлт гарсан. Хэрэг гарснаас хойш 207 дугаар байрны оршин суугчид байр түрээслэн амьдарч байгаа. Түрээсийн зардлыг нийслэлийн нөөц хөрөнгөөс төлж байгаа. Ор хоронгүй болсон тэд шатсан барилгыг даруй буулгаж одоогийн байршилд нь орон сууц барьж өгөхийг хүсэж байгаа юм а. За албаныхан бол энэ иргэний шалгах явцдаа нийтдээ 8 төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гаргуулсан юм билээ. Хохирлохоор уршигын нийлбэр дүн нь бол 18.8 тэрбум төгрөг болж байгаа. Задгааг нь одоо танилцуулъя. Хохирогч иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг 17 тэрбум 301 сая 87,355 төгрөг гэж 2024 оны 12 дугаар сарын байдлаар тогтоожээ. Амь хохирогч нарт 108 сая 745,383, гэмтэлтэй иргэдэд 232 сая 414,928, 207 дугаар байрны айлуудад 14 тэрбум 728 сая 79,121, Сааны таун хотхны 830 дугаар байрны айлуудад 106 сая 330,480, 830 дугаар байрны аж ахуйн нэгжүүдэд 213 сая 921,946, тээврийн иргэслүүдэд 913 сая 417,300, гудамж талбай нийтийн эзэмшилд 208 сая 976,849, E-som компани 5 давхар сургуулийн барилгад 782 сая 361,348, иргэний нэхэмжлэгч Чадраа балда 6 сая 750 мянга, иргэний нэхэмжлэгч Чүлтэм сүрэнд 90 мянган төгрөгийн хохирлын үнэлгээ тооцжээ. Хохирогч нарын сэтгцэд учирсан хор уршиг. Хөдөлмөр үүсний доод хэмжээ өнөөдрийн байдлаар 660 мянган төгрөг байна. Амь хохирогч 7 хүний ар гэрт тус бүртээ нь хөдөлмөр үүсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төгрөг олгуулахаараа тооцоол хийжээ. Энэ нь тус бүр 99 сая төгрөг болж байна. Дэлбэрэлтийн улмаас хүнд гэмтэл учирсан Гал Бадрал, Дүл Бадрал нарын ахын дүүс. Тэдэнтэй хамт явж байсан Даш Даваагийн сэтгцэд учирсан хор уршигыг 4-р зэрэглэлээр буюу хөдөлмөр хөлсний доод хэмжээг 23-аас 4599 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр тооцсон байна. Галд түлэгдсэн Гамболд Ариун Баатар нарт 2-р зэрэглэлийн хор уршиг учирсан хэмээн хөдөлмөр хөлсний доод хэмжээг 1322-оос 2299 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү. Хохирогч Эрдэнэбаярын хүндэвтэр гэмтэлд хор уршигийн 1-р зэрэглэл буюу хөдөлмөр хөлсний доод хэмжээг 499 дахин нэмэгдүүлснээр тооцсон байна. Хор уршигийн хэмжээг шүүх тогтоох боловч тойм байдлаар 1.5 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Дашванчлал компанийн нэрээр 78 үйл хөдлөл хөрөнгө байна. Захирал Баатар Жавийнхын нэрээр бол 18 үйл хөдлөл хөрөнгө байна. Бас 2 автомашин. Тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэчин дорчийн нэрээр 1 тээврийн хэрэгсэл байна. За энэ өмч хөрөнгүүдийн бол шилжих төлөвлөгөөний хязгаарлагдсан байна. 2024 оны 11 сард. За өөрөөр хэлбэл энэ хугацаанаас хойш бусдад зарах, бусдын нэрээр шилжүүлэх ямар ч юм хөдөлгөөн хийгдэггүй гэсэн үг. Хохирсон хүмүүсийн хохирдлыг дараа нь барагдуулахад ингэж бэлтэж байгаа ийм ажил болсон байна. Бид нар шүүхийн урьдчилан хилцүүлгийн зартаа танилцсан. Дашванчлалын 6 өмгөөлөгчтэй. Харин энэ хохирогч нар олон хохирч байгаа шүү дээ. Энэ хохирогч нар 2хан өмгөөлөгчтэй дундаа. За энэ өмгөөлөгч цөөхөн дээрээс нь энэ хүмүүс хуулийн тодорхой мэдлэггүй хүмүүс зөндөө байгаа юм байл. Тэгэхээр энэ хуульчдаас асуух асуултуудыг бид нар зарим нь тэмдэглэж яваад өмгөөлөгчөөс мэдээлэл авсан байгаа. Одоо энэ мэдээлэл үргэлээ. Энэ мөнгө дүнг одоо тэр компани захирал ажилтан гуравт одоо ингээ хуваачтай юм, тэнцүү хуваачтай юм, ер нь хувийн яаж тооцдог? За, ерөнхийдөө бол тэнцүү хуваагаа шийддэг. Тэнцүү хуваагаа шийддэг. Гэтэ бол тэр Дашванчлал компани жолоочийн захирлыг одоо бол эдийн буруудаа гэж тооцож байгаа учраас шууд хохирол тэнцүү 3 хуваагдана гэж ярихад бол эрт байхгүй. Яагаад бол эдийн бурууг шүүх шийдэх учраас. Гэхдээ хэрвээ шүүхээр гин буруутай гэд үзчихвэл 3 тэнцүү хуваагаа шийднэ.
2 яллагдагч 1 иргэний өрсөж байгаа тохиолдолд. Одоо эрүүгийн хэрэг шийдвэрлэх замаараа иргэний тэр асуудлыг гэдэг юм хохирол оршихын асуудлыг заавал шийднэ. Альж тохиолдол хамгийн дөрөнд бол хуулиараа ажил олгогч буюу компани хариуцлага хүлээхийн нэгэн төлбөрийн асуудал дээр иргэний хуулийн 498 дээр бол байгаа. Ажил үргээ гүйцэтгэх явцад одоо бусдад тохиолдчихулсан бол ажил олгогч нь хариуцнаа гэдэг. За дараа нь яг хуу ажилтан ажил олгогчийн хооронд нөгөө нөхөн төлбөрөө гаргуулах асуудал бол яригдана. За энэ тохиолдол бол ажилчин хэрвээ одоо элтэд болгоомжгүй эсвэл санаатаа одоо үйлдэлийн улмаас бусдад тохиолдчихулсан байвал хариуцна. Тийм биш тохиолдол тийм ээ яламгүй болгоомжгүй ч юм уу иймэрхүү тохиолдол бол ажилтны хувьд бол хариуцлага хүлээхгүй. Тэгэхээр ер нь бол альж тохиолдолд компани бол хариуцна. Хэрвээ үнэхээр компанийг буруутаа гэж үзэх юм бол амь нас хэрвээ хохирчих юм бол 100% гэдээ явчих штэ тийм 150 дахин нэмэгдүүлэх эсвэл залуу нас урсан байх юм бол аль ашигтай хөлбөр гэдгээр нөгөө хөдөлмөрийн өсний доод хэмжээг 5 дахин үржүүлээ. Тэгээд дундаж наслалтаар үржүүлээд явах энэ хөлбөрөө сонгоод явна гэсэн. Иргэд бол энэ дээр маш анхаарах хэрэгтэй. Эд хөрөнгө дээр зүгээр эргээд ярихад бол бид нар нөгөө түрээсийн зардлууд ч гэдэм үү шуудос хохирлын асуудал дээр яаж энийг баримтжуулах вэ гэдэг асуудлууд байгаа шүү. Тэгэхээр баримтжуулах хэд хэдэн аргуудын нэг бол өөрөө юу гэхээр нотлох баримт бүрдүүлэх арга бол өөрөө гэрчийн мэдүүлгүүдээр тодорхойлогдож явах хэрэгтэй. За хоёрдугаар тухайн байранд бас нөгөө амьдрах боломжгүй болсон гэдэг онцгой байдлын дүгнэлтүүд бол мэдээж хэрэг гарч байгаа шүү дээ. Тэрний улмаас энэ байранд амьдарч болохгүй болж байгаа маа гэдэг энэ нөгөө үр дагаврууд бол гаргаж байгаа. Тэр нөгөө нотлох баримтуудаа бүрдүүлнэ. За тэгээд араас нь бол мэдээж хэрэг нөгөө бичгэн баримт буюу түрээсийн гэрээнүүд байх хэвээр, төлбөр төлж байгаа баримтууд байх хэвээр. За эд хөрөнгө дээр бол тухайд худалдаж авч исэн баримт байвал сайн. Баримт нь байхгүй бол нөгөө зах зээлийн аншаар үнэлэх үү эсвэл өртгийн үнэлгээний аргаар үнэлэх үү гэдгээс хамаарат шинжилгээний байгууллага өөрөө нөгөө дүгнэлт гаргаад үнэлгээнд дээр нь үнэлэлт өнгөлтөөгөө явуучих واخ. Тэгэхээр энэ аргачлалын дагуу одоо нөгөө үнэлгээнүүд гараад явна. Тэгэхээр иргэд бол яг энэ зүйлсүүдээр л анхаарахад юу болно л гэсэн үг. За цаашлаад магадгүй тэр нөгөө өвлөгчнөр болоод гэр бүлийн гишүүд донд насан туршийн хүүхэд байх юм бол нөгөө тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлыг мөн адил одоо тэр насан туршидтэй үүрэх хүртлэх тэжээн тэтгэх үүргийг бас зохицуулсан байгаа. Тэгэхээр нөгөө нэг ийм одоо хохирлуудыг ер нь бол барагдуулах юм боломжтой байгаа. Нотлох нэхэмжлээд байгаа хохирлын нотлох хоримтууд нь нотлох хоримтын шаардлага хангаагүй бол хэрэгсэхгүй болох чинь. Эсвэл хилцгээс татгалзаж чинь. Энэ хоёр өөр өөр дагавартай байхгүй. Нэхэмжлийн шаардлагыг буюу тэр нөгөө хохирлыг 18 тэрбум төгрөгийн хохирлын магадгүй 1 тэрбум төгрөгийн хохирол шаардаад байгаа баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй байвал энийг иргэний шүүхэд нэхэмжлэгээд хэрэг хилцэхгүй орхиж болно. Хэрвээ хэрэгсэхгүй болгочвол энийг иргэний шүүхээр нэхэмжлэх хэрэгээ алдчихдаг. Тэгэхээр одоо бол яг энэ хэрэг дээр ажиллаж байгаа одоо оролцож байгаа хохирогч нар гэсэн үг шүү дээ, тийм. Шүүхэд гаргаж өгсөн хохиролтой холбоотой нотлох хоримтуудаа маш сайн шалгах хэрэгтэй. Хуулийн шаардлага хангасан байна уу, хангаагүй байна уу гэд. Хэрвээ хилцээд нотлох хоримтоос хохирол нөхөн төлөвлөхөөс хэрэгсэхгүй болгочвол бид нар энэ асуудлаа дараа нь иргэний шуурмаар нэхэмжлэх хэрэгээ алдан шүү гэдгийг ойлгож авах хэрэгтэй гэсэн. За тэгэнгүүт энэ дээр нэг ийм асуудал гардаг. Нөгөө этгээд бол ялаа аваад шоронд орчин тий. Тэнгүүд нөгөө одоо хаана шүүхэд хандах вэ гэдэг асуудал яригдчих иргэний журмаар хандахаар. Тэнгүүд нөгөө ял эдэлж байгаа газрынх нь харьяа шүүхэд хандна гэсэн үг. Одоо иргэд хэрвээ нэвтрүүлгийг үдчихвэл тийм асуудал гарч магадгүй гэсэн үг шүү дээ. За тэр шүүхэд нь иргэний журмаар хандаад шийдвүүлж болно гэсэн үг. За тэгвэл нөгөө нэг асуудал яригдсан дахиад нөгөө хор хохирол уршиг бодитоор хизээд хэрэг минь авах юм бэ гэд. Тэгэхээр хөрөнгө байвал шүүхийн журмаараа нөгөө шийдвэр гүйцэтгэлээр шийдвүүлээд авчна. Чадахгүй бол хүлээн л гэсэн үг байхгүй өөр асуудал байхгүй. Манай бэр 3.520-оор үнэлсэн метр квадратын. Тэгэл та нар бодохгүй тий. Тэгээд доторх эд хөрөнгийн үнэлгээ, машины үнэлгээ бүгд л дандаа юм унсан. Тэр нэг ингээ одоо жишээлбэл нэг угаалгын машин байлаа гэхэд нэг 500 мянга ч гэдэг юм тий. Гэхдээ нэгэнт үнэлгээгээр ингээ тогтоогцсныг шүүх бодиттой байна, үнэлэлтэй байна гэж үзээд шийдчихвэл тэрнтэй холбоотой эсгээ дахиж нэхэмжлэх бол ирэхээ алднаа л гэсэн. Давх мох дээр одоо юм байхгүй. Давх дээр бол хохирол нөхөн төлбөртэй хэмжээд холбоотой эсгээр бол өөрчлөлт оруулж болно шүү дээ. Шүүхийн урьдчилан хэлцүүлгээс хэрвээ мөрдөн байцаалтанд буцаачвал тэрэн дээр нэг үнэлгээтэй холбоотой эсгээр гомдол гаргаж амжаагүй байсан бол дахиж хүсэлтүүдээ гаргах боломж нь бол байгаа. Яг тэр тохиолдол нөгөө үнэлгээн дээр юу дахин үнэлж болно л та өөр компаниар ингээд одоо үнэлгээ нь ингээд эргэлзээтэй байна гэдэг та. Үнэлгээг чинь бас л ялгаагүй одоо хүсэлт гаргаж яаж томилуулна л да талууд. За эсвэл яг хуу бас шүүх өөрийн санаачлахаараа ч гэсэн бас үнэлгээчнийг томилж болно. Хэдэн тэрбумын асуудал яригдэж шít. Тэгэх юм бол нөгөө жолоочийг өөрөө хөрөнгөтэй болтол бид нэр хүлээгээс зүгээр арга байхгүй гэсэн. Шийдвэр үүсгэлийн дараалал асуудал яригддаг. Хэрвээ одоо энэ гэмт хэрэгээс өмнө гэмтэрийг ялагдагчаар татагдсан, шүүгдэгчээр татагдж байгаа энэ компани
Өөр төлбөрийн өөр компаниуд асуудалтай байвал тэр асуудлуудыг шийдсэний дараагаар энэ асуудлыг шийдэх гэдэг ийм манай хуулийн нэг юм дарааллын асуудалтай байхгүй. Шийдвэр гүйцэтгэлээр очино нөгөө компани өөртөө идэг. Тэгэл нөгөө уртлын өрөө төлөөг байгаа учраас хойдлого нь хүлээгдэж явчихна гэсэн үг. Дүнжин гарын дэлбэрэлтийн энэ хэрэг шүүгээр шийдвэрлэгдэж бүрэн дуустал овоо хэдэн жил орно. Ямар ч гэсэн эрүүгийн 3 шатны шүүгээр явна. Иргэний 3 шатны шүүгээр явна. За тэгжээж энэ хүмүүс тэр өөрт учирсан хор хөрлөө нэхэмжилж барагдуулж дуусах байх. Цааш нь дахиад нөгөө шүүгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шат дамжсан удаан ажиллагаа явна. За тэр нь бас хэдэн жил байхыг бас мэдэхгүй. За нэг л юм байна. Энэ хүмүүст учирсан хохирлыг бүрэн барагдуулах ёстой. За үнэлгээнд дээр энэ хүмүүс бас ярьж байна тийм ээ. Ямар ч гэсэн энэ хүмүүсийн хохирлыг л яаралтай барагдуулах ёстой. Энэний төлөө шүүх прокурорын байгууллага ажиллаж байгаа гэж найдаж байна. Игэл телевизийн тусгай сурвалжлага энэ төрөйд өндөрлж байна.